Оройн мэд хөрөнгө оруулагч нараа арилж байдаг хүмүүсээ. За. Хэдүүл өнөөдөр юу харах вэ гэвэл еврогийн чартыг харцгаая. Аль чартнаас эхлэх юм бэ гэх юм бол daily chart-наас эхэлцгээе. За өмнөх оргил цэгээс хэдүүлээ Fibonacci extension гаргаад үзэх юм бол тий саяхан 1.18.5 дээр оргил цэгтээ хүрсэн. Одоо өнгөрсөн 7 хоног жоохон ингээд дэше явсан. Гэхдээ Европт улс төрийн тогтворгүй байдал үүсэж байгаа. Европ бас Англи одоо оруулчих. Keir Starmer одоо байхгүй болох гэдэг байна. Friedrich Merz зэг шүмжилж байгаа хүмүүс маш олон одоо болж байгаа. Удахгүй Францад бас шинэ сонгуул болно. Гараад үзэх юм бол Европын эдийн засаг хог. Европын эдийн засагч нар бүгд бүтэхгүй. Бүгд эдийн засаг аврахаас илүү улс төрийн систем аврах гэдэг татвар нэмж байгаа, хувийн хвшлээ боож байгаа, хөдөлмөр хийж байгаа хүмүүсийг охироож байгаа, халамж авдаг, бүр өөрийнхөө иргэдээс илүү цагаачдаг ингээд дэмжиж байгаа болохоор ер нь бол хөдөлмөрлөмөр байгаа хүмүүс баг байхгүй. Тэгээ миний их сургууль төгссөн ангийн найз нарын одоо хэдүүлээ анги дотор 25 28 муулаа байсан. Бараг 12 нь гадагшаа явцсан байгаа. Тэгээд хамгийн гайгүй хамгийн бүтээмжтэй гадагшаа явж байгаа гэдэг чинь тийм бүдүүлгээр хэлэхэд тийм тогоо угаадаг афган нар гэртээ үлдчихэж байгаа. Мундаг тийм бүсгүүчүүд ер нь бол тий гадагш явж байгаа өөрийнхөө тавилангаа өөрчилж байгаа. Тиймэрхүү болж байгаа. За тэгээ ингээ хараад үзэх юм бол ер нь бол энд юу харагдаж байна гэх юм бол high байна. Дараагийн high, lower high, дараагийн high, lower high. Яг хоо эндээ нэг reversal болж байгаа. Энэ 50-day moving average-аса. Дараагийн high энэ байна. Дараагийн high lower, тий lower low, lower low, lower low, lower low. Тэгээ одоо lower low тэгээ эндээ нэг sideways consolidation тэгээд яг магадлал өндөртэй юм байх юм бол доош явах. За daily төвшөнд өдрийн төвшөнд бол ингэж харагдаж байна. 7 хоногийн төвшөнд юу юм бэ гэх юм бол энд нэлээд урт хугацааны sideways consolidation явж байгаа. Гэхдээ таад ингэ харж байна. 200 хоногийн moving average, 50 хоногийн moving average ерөөхдөө downtrend л орж байгаа. Гэхдээ 7 хоногийн төвшин нэг сүртэй хамаагүй ерөөхдөө хэдүүлээ юу хармаар байна гэвэл одоо хэдүүлээ drawings-д авсчих чи. Weekly төвшин хараад үзэх юм сарын юу хараад үзэх юм бол 2007 оноос хойш ерөөхдөө энд юу болж байгаа юм бэ гэх юм бол тэ high, lower high, lower high, lower high, lower high, lower high. За энд нэг double bottom information гэхдээ lower high, lower low, lower low, lower low, lower low, lower low. За энд ерөөхдөө энд юу болж байна гэх юм бол тэ яг нэг cup and shoulders гэж харж болно. Гэхдээ яг тэгж ерөөхдөө нэг сүрт харахгүй. Энийг бүр уртаар ингээ хараад үзэх юм бол тэ энд юу болж байна гэх юм бол тэ за тэгээд хаад ингээ харж ин евро чангараад за нефтийн кризис болоод хямраад тэ тэгээд энэ цаг үе юутай адилхан юм бэ гэх юм бол өнөөдрийн цаг үетэй адилхан Middle East, Арабын тэрвийн тэ нефтийн экспорт ерөөхдөө доголдоод тасраад тэгээд ер нь бол эдийн засаг ерөөхдөө хүндрээд тэрний дараа ерөөхдөө гайг болоод социализм байхгүй болсныхын дараа ер нь бол нэг жижиг аптрend л ороод тэгээд tech bubble буурсныхын дараа тэгээд дараа нь 2008 он хүртэл ерөөхдөө 2008 онд түүхэн дээд зэгтээ өрсөн 1.6-аа өрсөн хүн болгон юу ярьдаг байсан бэ гэх юм бол доллар GG хамаг юм евро болон евро илүү мундаг илүү сайн засаглалтай Америкчууд дууссан, Америкчуудын тенден хийж байгаа бла 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 бла. Тэрнээс хойш юу болсон бэ гэх юм бол ер нь бол тий 2008 он ер нь бол 1.6 дээр еврогийн дээд цэгийг ерөөхдөө хэлж болно. Тэрнээс хойш та харж байгаа бол ер нь бол тогтвортой downtrend дотор орж байгаа. Энэ бол нэг жижигхэн баг fake out гэж хэлж болно. Тэгээ тийм учраас манай багцын хамгийн том позиц одоо юу болж байгаа юм бэ гэх юм бол еврогийн short болж байгаа. Тэгээ хэдүүлээ бас ингээд channel зурчих. Ерөнхийдөө яг энэ channel-аар ингээд доош явдаг байсан. Гэхдээ энд ер нь бол нэг жижигхэн reverse, жижигхэн биш ээ. Нэлээд томоохон reverse хийгээд одоо нэг top information яваад тэгэхээр ерөнхийдөө эргүүлээд доошоо буух чинь. За тэгээд сарын төвшин хараад үзэх юм бол RSI ерөнхийдөө доошлж байна. Яг уу ийм forex дээр volume ярих нь одоо хэр тохиромжтой юм бэ гэх юм бол би яг санагдахгүй байна. Би яг forex-ийн нэг туршлагатай хүн бол биш. Ягаад еврогийн short-ын итгэлтэй ярьж байгаа юм бэ гэх юм бол зүгээр Европын эдийн засгийн нөхцөл байдал тийм улс төрийн төлөөлөгч нарын чанар
Европын холбоо ерөөхдөө юу хийж байгаа юм бэ? Тэгээд Оростой алцаад байгаа, Америкчуудтай алцаад байгаа, Хятадтай бас маргалаад байгаа учраас ер нь бол энийг хараад үзэх юм бол амар эвгүй байгаа. Тийм учраас хэдүүлээ юу хийсэн бэ гэх юм бол одоо евро дээр 2 short позицтэй баг багаар нэг short позиц руу ингээд солино. Нэг нь илүү ашигтай байх магадaltaй. Тийм учраас өнөөдрөөс тэрийг энэ багцлуу ингээд нэмж байгаа. Тэгээд манай community дотор тийм постлоо тайлбарлсан байгаа. Тэгээд удахгүй манай Равдан бас шинэ гişүүдийн нэг жижигхэн вебинар хийн. Тэгээд таадад ер нь бүх юм дээр хариулт өгөх болно. Хувьцааны арилжаа хөрөнгө олт тийм мөнгөөр мөнгө олох амар сонирхолтой байгаадтай тийм. Гэхдээ амар хэцүү. Хэвч хүмүүс нь ерөөсөж чаддгүй. Ягаад чаддгүй юм бэ гэх юм бол ментор багш байхгүй. Community байхгүй. Одоо сайн сонсоорой. Тийм. Би school community нээсэн. Тэн дээр юу зааж байгаа юм бэ гэх юм бол энэ толгоонд байгаа хөрөнгө олтын бүх чадвараар чамтай хуваалцаж байгаа. Тэрнээс гадна би ямар хувьцаа хизээ ямар ханшаар хэдэн хуваар авж байгаа юм бэ тэн дээр ил тавигдсан байгаа. Чи нөгөө дүр аж бол. За. Манай community-ээр нэгдсэн хүмүүс одоо 1 сарын байдлаар доллараар тийм ойролцоо 50-60% өгөөж аль хэдийн авцсан байгаа. За чи миний энэ чадварыг сурмаар байгаа юм бол энэ видеоны эцэст тийм манай Равдан чам дэлгэн мэдээлэл өгнө. Тэгээд school community дотор уулзъя. Тэгээ өнөөдрийн видеон дээр school community та бас асуух юм байгаа бол зүгээр доор постлчороо би тэгээд дараагийн пост нэрээ зүгээр нэмэлт нэг видео хийгээд таны асуултан дээр бүгдэн дээр нь чадах юм бол хариулаа явчих. За дараагийн нэг ярмаар байгаа юм юу юм бэ гэх юм бол тийм log chart-ыг regular болгочих. Энд нэг аимшигтай юм харагдаж байгаа. Тэр юу юм бэ гэх юм бол хэвгүй hourly chart дээр за hourly chart биш ээ daily chart л орцгоё. Энд юу харагдаж эхэлж байгаа юм бэ гэх юм бол яг нэг бол head and shoulders тийм neckline ингээд хэлж болно. Гэхдээ ер нь бол head and shoulders-аас илүү юу харагдаж байгаа юм бэ гэх юм бол аимшигтай Tom Bowfly. Окей. Бүр crazy Bowfly. За flag ер нь ханаас эхэлж байгаа юм бэ гэх юм бол энд байна. За тэгээд та энэ донд надаас илүү туршлагатай техник арилжаа хийдэг хүмүүс байгаа хаа. YouTube дээр ер нь бол Facebook дээр бас яг адилхан би 2025 оны 12 сард school community эхлүүлэхдээ хүмүүс намайг юу гэж шүмжлэг байсан бэ гэх юм бол моо идрээ чи техник шинжилгээс сух юм байна гэх мэт. Яа магадгүй тий. Яг гэх юм бол яг техник хараад ингээ чарт март хараад би арилжаа хийдэггүй. Би үргэлж юу ардаг юм бэ гэх юм бол нэг бол мэддэг сектор эсвэл мэддэг салбар амар гүнг судалсан компани эсвэл тэ таад миний YouTube контентыг мэдчихэж байгаа геополитик дээр үндэслэв. За өнгөрсөн жилийн хамгийн ашигтай арилжаанууд юу байсан бэ гэх юм бол үргэлж геополитикээс гаралтай юм байсан. За бишэлбэл EQR resource тэр юу юм бэ гэх юм бол Америкийн зэвсгийн компани үйлдвэрлэлд юу хэрэгтэй юм бэ гэх юм бол тэр Tungsten гэдэг түүхийд хэрэгтэй. Tungsten-ийн хомсдол орж байгаа тийм учраас хэдүүлээ EQR resource угнолт хийгээд тэгээд тэр компани пуужинтсан 6 цент дээр худалдаж аваад хэдүүлээ ингээд дэш явсараад 24, 27, 30 хэдэн цент дээр ерөөхдөө хувьцаагаа зарсан. За дараагийн юу байсан бэ гэх юм бол за Хятад, Орос ер нь бол бүх орнууд Америкийн засгийн газрын үнэт цааснаас жоохон айгаад тий тэрнээсээ жоохон салгаад Хятадууд номер 1 тэгээд бүх орнууд ер нь бол Америкчуудад дарагдаагүй орнууд юу хийж байгаа юм бэ гэх юм бол Америкийн засгийн газрын үнэт цаасаа худалдаж авахаа болоод тэрний оронд юу авч байгаа юм бэ гэвэл тий алтыг авч байгаа. Геополитикээс болж төв банкны үнэт цаас Америкийн засгийн газрын үнэт цаас ер нь бол тий төлбөрийн хэрэгсэл улс хоорондын төлбөр тооцоо цэвэршүүлэх хэрэгсэл байха болоод ер нь бол алт болж байгаа. Тийм учраас хэдүүлээ юу исэн бэ гэх юм бол UGL дээр амар том позициуд авсан. Тэгээд нэмээд алтны уурах гарууд дээр ерөнхийдөө том позициуд аваад тэрнээс дийлэх ашгаа өнгөрсөн гэсэн. Тэгээд дундуур нь мэдээч нэг хэдэн Robinhood те Hims дээр хоёруудаа гих мэт чинь тиймэрхүү юмнаас хэдүүлээ ашиг олсон. За окей. Гэхдээ сайн азаарчлаа. Тэгээд техник арилжаа хийдэг хүмүүс та зүгээр энийг хараад үзээрэй. Би бол амьдралтаа за ёо ийм амар том bull flag харсангүй. За тэгээд заавчгүй bull flag мөн гэдгийг би юусоо хэлэхгүй байна. Би үлж ийна гэх юм бол энэ bull flag мөн юм бол миний амьдралдаа харсан хамгийн том bull flag байх магадлал бол байна. Яг гэх юм бол энэ bull flag хаана дуусах вэ гэх юм бол Европосоо
оргилцэг хүртэл за оргилцэг энд ингэ тавьчих. Тэгээ хаа хүртэл явах потенциалтай юм бэ гэх юм бол ер нь бол $160 руу заагаад байна. Яа, энэ $160 руу явах юм бол за ёо. Манай багцуудраа дийл хувьцаанууд зовно. Зарим хувьцаанууд нь зүгээр тэнгэр рүү бууж. За, евро болохог болно. Инфляц бүр амар өндөр болно. Манай BCI аюу дэжгүй явна. Манай еврогийн шорт дэжгүй. Тэгээ ингээ эргүүлээ бодоход ингээд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн амар усан, corn, тэ эрдэнэ шиш, буута гих мэт шиг ерөөхдөө дэжгүй явах юм. Манай технологи янз бүрийн хувьцаанууд ерөөхдөө жоохон зовх юм байна. За, тэгээд хоёр гаргалгаа байгаа. Би бол аль аль нь ерөөхдөө юу болохын зүгээр хэдүүлээ харах ёстой. Гэхдээ ингээ хараад үзэх юм бол сая Иранчууд юу хийсэн бэ гэх юм бол UAE, Дубай гэх мэт шин Фужиара нефтний хоолойг бөмбөгдлөө. Тэ? UAE, тэ? United Arab Emirates Израильтэй стратегийн хамтын ажиллагаа батлан хамгаалалт улсаа хамгаалах дээр тийм гэрээ зурлаа. Америкчууд Дональд Трампд юу хэрэгтэй юм бэ гэх юм бол нэг ялалт хэрэгтэй. Бууж өгч болохгүй. Тэгээд ингээ хараад үзэх юм бол ер нь бол энэ head and shoulders-с илүү юу байх магадaltaй юм бэ гэх юм бол хэдүүлээ 4 hour chart руу ороод үзье. Тэгээд энд юу харагдаж байгаа юм бэ гэх юм бол те up тэгээд bull flag харагдаад байна. Эвгүй bull flag бас харагдаж байгаа. Та энэ дууд те эрсдэл амаараа хүмүүс байгаа хаа. Гэхдээ би өөрөө шууд нефтний арилжаа бол хийхгүй. Мэдээж нефт ингээд те $80-аас $100 руу явах нь амар ашигтай. Тэ нефтний фьючерс авчих юм бол бүр ална шүү дээ. Ягаад гэх юм бол бараг 15-20 дахин хөшүүртэй байгаа юм чинь бүр цөм хин гэсэн үг. Гэхдээ би өөрөө тэгээд манай гишүүдийн дунд бас тийм хүмүүс байгаа хаа. Өмнө нь бол нэг $500 ашиг хийхэд бид нарыг амар баярлдаг байсан байж магадгүй. Тэ ягаад гэх юм бол бага мөнгөтэй. $10,000-тай багцтай $500 хийгээд гэл баярлал байсан. За тэгээ ингээ явсаар хагаад аажмаараа энэ тэндээс хэдүүлээ нэрсээр байгаад тэ $50,000 болсон тэ эсвэл $20,000 болсон $25,000 болсон. Би бас энэ арилжааны аян замаа эхлэхдээ бага мөнгөөр эхэлсэн. Тэгээ $500,000, $1,000 миний хувьд бол амар том мөнгө байсан. Гэхдээ одоо ер нь бол надаа тийм амар хэд нуглах юм ерөөсөө хэрэггүй. Тэ миний багц маань 1%, 2%-аар өсгөөд өсчих юм бол тэгэл хэдэн сарч зүгээр гэртээ хөвтөх боломжтой болсон байгаа учраас тийшээ явах хэрэгтэй. Окей. Тэгээд миний туулсан замаараа явахгүй юм бол зүгээр gamble хийдэг хүн болно гэсэн. Хэдүүлээ gamble хийхгүй байгаа. Хэдүүлээ сэтгэл зүгөө удирдах байгаа. Эрсдлийн менежмент сурч байгаа. Position sizing сурч байгаа. Гэхдээ энэ нэмээ хэлчихье. Манай багц дотор одоо том 2 позиц байгаа. Масар том позиц байгаа. Тэгээ манай багц бас одоо хөшүүрийг ашигласан явж байгаа. Гэхдээ технологийн хувьцаа дээр хөшүүрийг аваагүй байгаа. Тэ? Им яач магадгүй, дээшээч явж магадгүй, доошооч явж магадгүй гэсэн юм дээр хэдүүлээ бас позиц аваагүй байгаа. Ер нь бол тренд нь урт хугацаанд, дунд хугацаанд тодорхой юм л өргөлт хийсэн байгаа. Жишээлбэл одоо энэ Иран, Америк, Израилийн маргаан түр хугацаанд дуусчих юм бол манай BCI цогцолт авах. Гэхдээ 30-40%-аар унахгүй. Тэ евро бас гинт 50%-аар өснө гэж юусоо байхгүй. Тэ ерөөхдөө ааж маажмаараа хөдлөн. Тэгээ урт хугацааны тренд дотор нэг жижигхэн ийм тэ давлгаа үүсч магадгүй. Тэ correction үүсч магадгүй. Гэхдээ тренд өөрчлөөд даун тренд руу орно гэж ерөөхдөө байхгүй яагаад гэх юм бол төв банк угаасаа мөнгө хэвлэж байгаа. Тэ эдийн засаг угаасаа муудаж байгаа. Тэгээд бүх улсууд одоо ерөөхдөө хэвлээл явж байгаа учраас тийм юм байгаа. За тэгээд нефтэн дээр ер нь бол ийм том юм надад харагдаж байна. Тэгээд таад нэг харж байгаа бол асар том bull flag. Тэгдүүлээ энийг зүгээр боломж шаах хэрэгтэй. Магадгүй энэ илүү тодорхой болоод ирэх юм бол жижигхэн позиц авч магадгүй. Энэ дээр USO дээр хэдүүлээ бас саяхан нэг позиц аваад өөрхөн ашигтай гарсан. Гэхдээ хэдүүлээ харцгаа. За тэгээ жоохон технологийн компани хувьцаа руу хэдүүлээ жоохон орцгоо. Яг гэх юм бол хэдүүлээ бас MU Micron дээр хөрөнгө оруулалт хийсэн. Тэ айгуу сайхан явж байна. 450 хэд дээр хэдүүлээ орсон. Зарим хүмүүс нь 490 480 дээр орсон. Тэгээд орсон болгон одоо баталгаатай ашигтай болцсон байгаа. Тийм учраас хэдүүлээ өнөөдөр 400 дундад ханш хэдүүлээ янз янзаар орсон хүмүүс байгаа учраас 475 гэж.
Тийм учраас зоолтой нэг 20% ашигтай одоо болцсон байна тий. Гэхдээ нэлээд явчлаа. RSI нь ер нь бол overextended price бас нэлээд зогсолтгүй ингээд дээш явцсан. Мэдээж тэр чигтээ бүгдийн зарна гэж байхгүй. Тийм учраас хэдүүлээ жоохон хүлээх төвчөрт байх хэрэгтэй. Гэхдээ хэдүүлээ саяхан жоохон ашиг авлаа. ARM дээр хэдүүлээ одоо жоохон ашиг авч байгаа. Тэгээ магадгүй энэ 190 185 руу буугаад ирэхээр RSI нь ерөөдөө одоо гайгүй болж эхэлж байна. Магадгүй энэ 30 хэд гэхдээ хэдүүлээ энэ 2 хоногийн дараа тайлгийн харцааг тайл нь бас тийм амар давуу нь биелүүлэх арай цаг нь болоогүй. Гэхдээ CPU гэх мэт шиг борлуулалт нь ерөөдөө айгүй дэжгүй явж байгаа. Тэгээ хэдүүлээ харцгаа магадгүй энэ 185 170-ийн хооронд хүрээд ирэх юм бол хэдүүлээ нэмж аваа. Тэгээд ARM дээрээ хэдүүлээ сайхан орлоо тий 100 хэд дээр тэгээд 200 хүртэл ингээд сайхан дахиад явлаа. Одоо бас нэг жижигхэн bull flag харагдаж байна. Болох нь үгүй хэдүүлээ харцгаая. AMD-гаас хэдүүлээ бас сая гарцсан яваад гэх юм бол нилээн тий RSI хамгийн дээд түвшиндээ хэдүүлээ гарчлаа. Одоо жоохон амьсгаа авах маргааш тайлгаа танилцуулна хэдүүлээ харцгаая. Магадгүй дахиад дээшээ бууждах магадaltaй. Гэхдээ та бүгдээрээ мэдэх ёстой хувьцааныхаа шүү юм бэ гэх юм бол ирээдүйн энэ нэг хувьцаан дээрээ ноогдох хорогдуулсан мөнгөн урсгал гэсэн үг. За хүмүүс юу гэж байна гэх юм бол тэг нэг сарын өмнө хүмүүс $200 төлөхөд бэлэн байсан. Одоо 350 болцсон байгаа. Тэгээд амар өсчлөө. Яг уу энэ AI зах зээл бол аимшигтай 74%-аар өсчлөө. Гэхдээ хэдүүлээ бас буруу байж магадгүй. Яг үгүй гэх юм бол хэдүүлээ SanDisk хараад үзэх юм бол энийг хэдүүлээ би энэ SanDisk юусэн мэдэхгүй. Тийм учраас ийшээ хөрөнгө олт хийгээгүй. Гэхдээ энийг хараад үзэх юм бол тэг SanDisk 400 хэдэн хувиар өсчлөө. Гэхдээ яг уу шууд ингээд дээшээ бууждаггүй. Ер нь бол ингээд дээшээ яваад flag үсгээд дээшээ яваад дахиад нэг flag үсгээд sideways consolidation тэгээд дэш явсан. Тэгээд та тарж байгаа бол нефтний флаг ерөөхдөө аягүй төстэй харагдаж байгаа. Тэгээд ер нь бол нефт маань 160 170 яваад өгөх юм бол бусад хувьцаанд бүгд ерөөхдөө correction мó тренд нь өөрчлөгдөж магадгүй. Тийм учраас хэдүүлээ үргэлж болгоомжтой байх хэрэгтэй. Нефт дэшээ явчих юм бол евро хог болно. BCI маань аягүй хөрхэн явчихна. Тийм учраас би бол батцаа аягүй сэтгэл хангалуун байгаа. Тэгээд саяхан бас манай SEU3 ер нь бол үргэлжлүүлээд ингээд дэш явж байгаа. Тэ тренд нь ерөөхдөө өөрчлөгдсөн bottom formation явж байгаа. Тэгээд өмнө нь бас Fibonacci юуг гаргасан. Тэгээд ер нь бол яах вэ гэх юм бол энэ SEU3 тэ short euro, long dollar энэ сайхан явна. За окей. Тэгээд шинэ евро шортлсон тэ позиц ил болгосон байгаа. Та хараарай. Тэгээд энэ постны доор School community гэх юм шүү. YouTube дээр бити комент үлдээгээрэй. Асуултуудаа тавиарай. Тэгээ би маргааш хариулъя. Bye bye guys. Хэрвээ та манай эдгээр цэцэрлэг бит хоёрын Earn Invest Be Free School Community-д нэгдэхийг эсвэл яг одоо үзэж байгаа бичлэгийнхаа хамгийн ихний линк дээр дараарай. Линк дээр дарснаар манай School Community-гийн ерөнхий мэдээлэл гарч ирэх ба хамгийн түрүүнд та school дээр өөрийнхөө профайлыг үүсгэх юм. Профайлаа үүсгэхийн тулд та заавал нэг зураг, өөрийн овог, нэр болон мэйл хаягаа оруулах шаардлагатай. Профайлаа үүсгэсний дараа та join гэж дараад Visa карта холбоно. Visa карта холбосноор сарын $29 төлбөр нь шууд татагдаад та манай community-д нэвтрэх эрхтэй болно. Манай community-д орж ирснээр юу байгаа юм бэ гэвэл одоо аль хэдийн 10 компанийн үнэлгээ, түүний Excel файл, давтамжтай ордог зах зээлийн шинжилгээ, судалгаа болон анхан шатны бүх суур мэдээллүүд орсон байгаа. Мөн та надтай холбогдоод бүх зүйлээ асуух боломжтой. Хэрвээ танд сонирхолтой санагдчих байвал манай community-д нэгдээрэй.